За та нар маань амралтын өдрөө сайхан өнгөрөөцгөж байна уу? Галзуу кино сувагтаан тавтай морил. Морогийнх нь энэ удаад ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2025 онд гарсан Tron Ares. Өмнө нь та нартай Tron Legacy гэдэг нэгдүгээр ангийг ярьж өгч байсан шүү дээ. Харин энэ удаад хоёрдугаар анги гарсан байна. Тийм учраас буруу нь шууд ярьж өгөхөр сонгосон. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дэлхийн ханаас ч холбоо тасрахгүй Lime хамтран ажиллаж байна. Цаан ч нөхөө Lime Монголд ашиглах датадаа болцсон байна. Тэгээ зогсохгүй хүн бүрт 72 ГБ дата үнэгүй бэлгэлж байгаа юм байна. Галзуу юу? Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэдэл бод. Lime. За тэгээд нэмж олон юм ярьж та нарыгаа залхаалгүйгээр шууд энэ галзуу киноны тайлбараа эхлүүлье. Мянган 1983 онд Kevin гэх программист Tron систем гихч виртуал ертөнцийг бүтээсэн байна. Тэрхүү системийн нэг хэсгийг сүлжээ гэдэг байлаа. Энэхүү сүлжээ гих систем дотор аливаа туршилтуудыг бодит амьдралаас илүү хурдтай хийх боломжтой байж. Улмаар гоц авьяастай программист Kevin өөрийнхөө биеийг дижитал дата болгож задлаад сүлжээ рүү нэвтэрч чадсан байна. Энэ үйл явдал 1989 онд болж. Ингээд Kevin сургууль алга болсон учраас тэрний бүх хөрөнгө болон компанийн хувьцаа хүү Сэмд нь өвлөгдөж очжээ. Тэр цагаас хойш 20 жилийн дараа буюу 2010 онд Сэм өөрийнхөө биеийг дижитал дата болгон задлаад сүлжээнд нэвтэрч аавтайгаа уулзаж чадсан ч Сэмийг хамгаалж тэрнийг эсэмэнд буцаахын тулд аав нь амиа золиослжээ. 2025 он Сэмийн удирдахжуулсан Encom компани болон Dillinger Systems гэх өөр нэг компани Kevin-ий бүтээсэн сүлжээг хяналтанд оруулах гэж эд өрсөлдөж байлаа. Сэм хувийн шалтгаанаар компани удирдлагаа Tezcam-д шилжүүлж өгсөн бол Tezcam компани удирдлагыг дүү EV-Cam-д шилжүүлж өгсөн байлаа. Харин тэдний гол өрсөлдөгч Dillinger Systems компаниг Encom компаниг гүйцэтгэх захирал асан Ed Dillinger-ийн аж хүү Julian Dillinger удирдана. Дүр солигдоход сүлжээн дотор Ares гэгч тусгай програм тулааны бэлтгэл хийж байгаагаар үйл явдал өрнөнө. Тэрэн лөө бусад програмууд нэгэн зэрэг дайрсан ч Ares тэднийг бүгдийг нь ядах зүйлгүй устгаж байлаа. Нэг өглөө Ares-ыг бэлтгэлдээ гарахаар босгоход тэрний дискийг шинжлээд сайжруулсан байдаг. Энэ нь ямар учиртай диск болохыг Ares гайхаж байтал тэрний өмнө авраг том хүний нүүр гарч ирээд өөрийгөө Ares-ыг бүтээгч гэж танилцуулна. Тэгсэн тэр бүтээгч нь Julian Dillinger байж. Тэр Ares-ыг Dillinger Systems-ийн аюулгүй байдлыг хариуцсан програм болгож бүтээсэн байна. Тэгээд Julian тэрэнд нэг чухал ажлыг даалгах гэж байгаагаа хэлнэ. Дараа нь Julian томоохон хөрөнгө оруулагчдад зориулаад нэг чухал танилцуулгыг хийж байгаагаар үйл явдал өрнөнө. Манай Dillinger-ийн гэр бүл ирээдүйн технологиг хөгжүүлэн эзэмшихийн төлөө ширүүн өрсөлдөөнд тэргүүлж ирсэн. Харин та бүхэн намайг энэ компанийн захирлаар томилохдоо бидний энэхүү ялалтыг баталгаажуулах даалгаврыг өгсөн. Тэгвэл өнөөдөр би энэ даалгаврыг амжилттай биелүүллээ. Төсөөлөд үзтээ. Бидний дижитал ертөнцийн дэх давуу тал бодит байдал дээрх давуу тал болов яах вэ? Хэрвээ бидний дижитал ертөнцид бүтээж чадах төсөөллийн бүх зүйлсийг бодит амьдрал дээр гаргаж ирэх боломжтой болвол яах вэ? Бид энэ хоёр тустай ертөнцийг холбох гүрийг барьж байгуулах боломжтой юу? Өнгөрсөн хугацаанд бид тэнд яаж хүрэх тухай ярьж ирсэн бол өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Бид тэнд очих биш. Тэд энд ирэх болно. Занга Julian нүдний шилээ зүүсэнд тэнд байсан хөрөнгө оруулагчид бүгдээрээ аюулгүй шилээ зүүцгэлээ. Дараа нь тусгайлан бэлдсэн талбайд тусгай төхөөрөмж лазерын гэрлээр буудаж эхэлсэнд тэдний нүдэн дээр бүрэн зэвсгэлсэн тулаанд бэлэн аврах том танкийг хэвлээд гаргаад ирдэг. Үүнийг сүлжээ систем дотор бүтээж тусгай лазераар 3D хэвлэн гаргаж ирсэн гэдгээ Julian хөрөнгө оруулагчдад тайлбарлалаа. Тиймээс шаардлагатай бол бүтэн хармыг ганц өдрийн доторч зэвсгэлж болно гэж хэлнэ. Хэрвээ бид ирээдүйн зэвсгийг хэвлэн гаргаж чадаж байгаа бол тэрнийг удирдах ирээдүйн дайчнэгч яагаад бүтээж болохгүй гэж занга Julian-ыг дохиход танкны хаалга нээгдэж дотроос нь Ares гарч ирлээ. Julian тэрнийг хүчрэхэг хурдтай ухаалаг дахин үйлдвэрлэх боломжтой учраас бүрэн орлуулах боломжтой. Хоол ус хэрэглэхгүй, цус алдахгүй, ямар ч эргэлзээгүй төгс цэрэг гэж танилцуулна. Үүнээс гадна маш өндөр төвшөнд боловсруулсан хамгаалах системийг суулгасан учраас Ares-ыг хяналтаас гарна гэж айх ямар ч шаардлагагүй гэж хэлдэг. Тэгээд
Батлан хамгаалах салбарын AI бол ирээдүй. Гэхдээ энэ ирээдүй одоо бидний өмнө бодит болоод зогсож байна. Гол асуудал нь түлхүүр нь хэний гарт байна вэ гэдэг байна. Энэ үеэр энийг сонссон хөрөнгө оруулагчдын сэтгэл нь хөдөлж, бүгд Жулианы ажлыг магтан сайшааж, бүгд тэрнтэй үргэлжлүүлээд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлцгэн. Хөрөнгө оруулагчдыг явсны дараа арайс гадагш гараад нэг галт цохыг барьж аваад гайхнаа. Учир нь тэр анх удаага бодит ертөнцийг харж байлаа. Тэгсэн удалгүй арайс болон нөгөө том танк үнс болон бутраад унлаа. Жулианы технологи одоогоор бүтээсэн танк болон цэргээ ердөө 29 минутал тогтоон барих боломжтой байлаа. Гэвч тэр энийг хөрөнгө оруулагчдаас нуужээ. Хөрөнгө оруулагчдыг хуурхан сайн зүйлд хүргэхгүй гэж ээж Элизабет нь тэрэнд сануулсан боловч Жулиан тэр бүхнийг байнга тогтоон барьж чадах тогтворжуулагч кодыг заавал олно гэж уурладаг. Ээж нь хариуд нь хэрвээ чи тэрийгэ 6 сарын дотор олохгүй бол удирдах зөвлөл биднийг бүгдийг зайлуулна. Бидний өнгөрсөн 40 жилийн туршид бүтээсэн бүхэн ор мөргүй алга болох болно шүү гэж хатуу сануулна. Энэ үеэр Аляскад Энкомын захирал Иви Ким нэг нууц базад ирж байлаа. Тэр базыг анх Кевин байгуулж байсан. Хожим нь Ивигийн эгч Тесс ашиглаж байж. Ивигийн эгч Тесс хорт хавдрын улмаас нас баржээ. Иви эгчийнхээ үлдээсэн мессежийг сонсоод урам зориг авч хамтрагч Сетийн хамтаар эгчийнхээ хийж байсан ажлыг үргэлжлүүлэхээр болдог. Дэлэнжрийнхэн сүлжээнээс гаргаж ирсэн бүтээгдэхүүнийг 29 минутал тогтоон барьж байсан бол Энкомынхан ч бас үүнтэй адилхан асуудалтай тулгарсан байж. Тиймээс Тесс ч мөн тогтворжуулагч кодыг хайж байсан нь тэр. Зангид Иви Сет 2 Аляск дахь баазад 4 хоног өдөр шөнөгүй ажиллаж, Кевиний үлдээсэн програмуудыг шалгасны эцэст Тессийн хайж байсан эрчлээс бүхий хэлбэртэй тогтворжуулагч кодыг олно. Тэгээд зөв код олсон эсхэ шалгаж үзэхийн тулд тэд гадаанаа байрлуулсан төхөөрөмжөөр дамжуулаад сүлжээн дотор бүтээсэн нэг жүржийн модыг хэвлээд гаргаж ирдэг. Тэгээд тэд 29 минутын хязгаарыг давах эсхийг шалгахаар хүлээнэ. Энэ үеэр бодит байдлаас эргэж сүлжээн дотор орж ирсэн Арайсын сэтгэл санаа тогтворгүй байлаа. Учир нь бодит ертөнц тэрэнд онцгой сэтгэл төрүүлснээс гадна Жулиан өөрийг нь устгасан ч дахиад бүтээчих болно гэж өөрт нь нэлээд хайхрамжгүй хандаж байсан нь тэрэнд ерөөсөө таалагдаагүй байдаг. Арайсын баруун гар Атена ирээд бодит амьдрал дээр байдал ямар байсныг асуухад маш сонирхолтой байсан гэж хэлээд тэр үед гадаа бороо орж байсан гэдгийг хэлэхэд Атена энийг нь ойлгодоггүй. Энэ нь Арайсыг бодит ертөнцийг улам илүү сонирхоход хүргэнэ. Энэ үеэр Энкомынхан нэг шин тоглоомоо олон нийтэд танилцуулж байлаа. Энкомын технологи хариуцсан захирал Ажей битүүхэндээ төгшүүртэй байдаг. Учир нь тэдний захирал Ивигээс сураг тасраад хэд хонсон байлаа. Хэвлэл мэдээллийн хинч Ивиг алгуулсныг анзаарч янз бүрийн таамаг дэвшүүлээд эхэлжээ. Энэ үеэр Иви Сет 2 29 минутын хязгаарыг давж чадсандаа баяртай байлаа. Харин нөгөө талд Жулиан Энкомын сүлжээг хакердж байна. Учир нь Энкомынхан ч бас тогтворжуулагч кодын араас явж байгааг Жулиан мэдэж байлаа. Хэдийгээр ээж Элизабет нь энийг маш эрсдэлтэй гэж анхааруулсан ч мань хүн анхааруулгыг үл тоон Иви Кимийн хувийн файл руу нэвтрэх тушаалыг програмуудтай өгдөг. Ингээд Арайс тэргүүтэй програмууд сүлжээн дэх Энкомын сервер руу давталж эхэлнэ. Тэд тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар Энкомын сервер руу нэвтрэхтэй зэрэгцээд сүлжээний аюулгүй байдлын ажилтнууд серверт гадны програм нэвтэрсэн тухай дохиог хүлээж аваад хариу арга хэмжээ авч эхэлдэг. Гэвч хүчирхэг Арайсын өмнө хамгаалтын програмууд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Арайс ирчээрээ явсаар серверийн цөмд нэвтэрч Иви Кимийн хувийн файлыг хуулж эхэлнэ. Зангид хуулж байхдаа Арайс Ивигийн өгсөн ярилцлагыг үзэж тэрнийг Жулианаас илүү хүнлэг хүн болохыг олж мэдээд хэсэг сааддаг. Бүгд Арайсыг юу болоод саатаад байгааг гайхаж эхлэхдээ зэрэгцээд Арайс хуулах ажлаа дуусгаад гарч ирнэ. Энэ үеэр тэдний Энкомын хамгаалтын програмууд бүчиж авсанд Арайс болон тэрний залуус тэдэнтэй ширүүн тулалдаж эхэлдэг. Хэдийгээр Энкомын програмууд тооны хувьд олон байсан ч Арайсаар удирдуулсан Дэлэнжрийн тусгай хүчнийхэн тэднээс хавьгүй илүү чадварлаг тулаанчид байлаа. Тулааны үеэр Арайсын нэг хамтрагч програм Кайос хүн чархацсанд Арайс тэрнийг аврах гэж цагаалдна. Энэ нь Жулианд таалагдаагүй учраас команд өгч тэднийг бүгдийг нь тэнд нь устгадаг. Үүнээс болоод шинэхэн тоглоомоо танилцуулж байсан Ажейн танилцуулга нь гацаж Эвентиг хойшлуулахаас аргагүй боллоо. Дараа нь Арайс сүлжээн дотроо дахиад сэрсэн бол Кайос сэргээгдэхээргүй устжээ. Яагаад тэрнийг сэргээгээгүй болохыг асуухад Жулиан бүтлгүйтсэн програмуудыг өршөөлгүй устгах нь гэж хариулдаг.
Энэ нь Арест таалагдаагүй боловч Арест энийг ил гаргасангүй. Дараа нь Жулиан Арест Ивийг хаана байгааг яаралтай олж тогтоохыг тушаадаг. Энэ үеэр уурлаж бухимдсан Ажей Жулиан руу утасдаж энэ бүхний ард тэрнийг байгаа гэдгийг мэдэж байгаа гэдгийг хэлээд Жулианы хөрөнгө оруулагч нарт 29 минутын хязгаарын талаар мэдэгдэнэ гэж сүрдүүлнэ. Гэвч Жулиан ярианы сэдвийг өөрчилж танаа гүйцэтгэх захиралч нь байгаа юм уу? Чи тэрнийг хаана байгааг мэдэж гэнэ үү? Дараагийнх нь залгамжлагч нь хэн болох вэ? Гэж асууж шалгаасанд бухимдсан Ажей тэр сүлжээн дотор чиний хайж байгаа чинь билүү? Энэ тохиолдолд би чамд биш, Ивид бооцоогоо тавина. Гисэнд ууралсан Жулиан удсаа тасална. Харин нөгөө талд Сет Иви хоёр сүлжээнээс гаргаж авсан жүржнээсээ шүүс шахаж уунга Аляскаас буцаж нисчүүлээ. Энэ үеэр тэдний утас сүлжээнд орсонд Ажей Иви рүү утасдаж юу болсон талаар мэдэгддэг. Иви Ажейг тайвшруулж тогтворжуулагч кодыг олсон гэдгээ хэлээд сүлжээнээс гаргаж ирсэн жүржин мод одоогоор 4 цаг тогтвортой байгаа гэдгийг хэлнэ. Энийг сонссон Ажей Жулиантай саяхан ярьсан гэдгээ хэлээд тэдний тал юу ч хийхээс буцахгүй болсон учраас болгоомжтой байхыг сануулдаг. Энэ үеэр Арест Ивигийн хувийн файлуудыг үзэж тэрний амьдралыг нэгнэгэнгүй судалж байлаа. Ингэхдээ Ивиг хорт хавдартай эгчтэйгээ хамт байж хүнд хэцүү мөчүүдийг яаж давж гарч байсныг нь олж мэднэ. Ингээд нэлээд олон файлуудыг шалгасны эцэст Арест Алескдэх нэг баазын гадаа ургаж байгаа жүржийн модыг олж энэ тухай мэдээллийг Жулианд өгдөг. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Жулиан Арест Атены хоёрыг бодит ертөнц рүү гаргаж ирээд Ивиг 29 минутын дотор олох даалгаврыг өгч явуулна. Иви хувийн онгоцны буудлаас мотоциклдээ гарч явахыг харсан хяналтын камер энэ мэдээллийг Арест дамжуулснаар Арест Атены хоёрч тэрний араас яаран хөдөлцөхөн. Өөрийг нь мушгиж байгааг анзаарсан Иви хурдаа намсанд энэ нь тэнд явсан эргүүлийн цагдаа нарын анхаарлыг татаад цагдаагийн машин Арест Атены хоёртой нийлж Ивиг хөөж эхэлдэг. Энэ нь тэдэнд таалагдаагүй учраас мотоциклоосоо тусгай лазерын туяа гаргаад цагдаагийн машиныг дундуур нь 2 хувааж орхилоо. Тэгээд тэд Ивиг хөөсөнд тэдний мотоцикл Ивигийнхээс хавьгүй хурдан байлаа. Тэгсэн Иви самбаачилж автобусны урдуур огцом дарж Аресыг замын нөгөө талд үлдээгээд өөрөө цааш зугталаа. Атена тэрнийг хөөж явсаар нэг машины зогсоолд ирэхэд Иви тэрэн лүү гиндүүлж мотоциклороо дайрч мотоциклоос нь унагдаг. Энэ дохио Арест ирсэнд Арест тийшээ яаран хөдөллөө. Бодлгүй Атена ухаан орж Ивиг хөөсөн ч Иви Атенагийн мотоциклыг асааж тэрэнд баригдалгүй амжиж зугтааж чаддаг. Энэ бүхнийг алсаас Жулиан нэг бүржлэн ажиглаж байлаа. Тэгсэн удалгүй Арест Ивиг гүйцээд ирнэ. Арест Ивигийн замыг хааж лазерын хаан үүсгэсэнд Иви тэрнээс нь амжиж болтоод давхиж эхэлнэ. Дата чинь яг ингэ дуусчул яах вэ? Санаа зовлтгүй. Яг одоо үнэгүй дата аваад л үргэлжлүүлээд үзчих. Үнэгүй гэж хайх чинь. Лаймаас дата бэлгэлж байгаа шүү. Энэ QR-ыг уншуулаад болоо. Үнэгүй дата яаж авах юм бэ гэдэг байгаа нөхдүүд маань гэд сонсч байна. Энэ QR кодыг утасныгаа камераар уншуулад Lime app татна. Утасны дугаар эсвэл email хаягаараа бүртгүүлчихнэ. Тэгээд нэгдүгээрт Lime app-ийн үйлчилгээ хэсгээс дата цэсийг сонгоно. Хоёрдугаарт датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвд eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү. За ингэж хөөцөлдөж явахдаа Арест аль болох хүмүүсийг хохироохгүй хичээж байгааг анзаарсан Жулиан ууралж тэрнийг устгуулахаар тусгай хүчний цэргүүдээ илгээдэг. Иви ч мотоциклээ оролдож угаад Арест шиг лазерын хаан үүсгэж чадна. Гэвч туршлагатай Арест үүнээс нь амархан болдож байлаа. Тэгээд тэр хоёр хотын дундор хөөцөлдөн давхицгаана. За ингэж хэсэг давхисны эцэст тэр хоёр нэгнээ шахаж угаад замаасаа гарч нэг хог боловсруулах үйлдвэр рүү дайрч орсонд хоёулаа мотоциклоосоо ундаг. Азуулахад Иви боловсруулсан хогтой машины ачаараа унаад эсмэнд газардаж чадлаа. Тэгэд тэр ачаанаас гараад хар хурдаараа зугтаасанд Арест ч хойноос нь хөөлөө. Ингээд зугтах газаргүй болсон Иви тогтворжуулагч дискээ хугалж ус руу хаяад ирэхэд Арест амжаад хүрээд ирнэ. Тэгсэн удалгүй Арестийн хугацаа дуусаж биеийг муудаж эхэлдэг. Хэдийгээр Иви тэрнийг програм болохыг ойлгосон ч устдах төхөж биеийг муудсан Арестийг өрөвдөж угааг Арест анзаарлаа. Ингээд Арест Ивигийн нүдэн дээр устдаж үгүй болсон бол Жулианы илгээсэн хүмүүс Ивиг тусгай буугаар буудаад тэрнийг сүлжээ рүү соруулж авдаг.
Арес Иви хоёрын хөөцөлдөөнөөс болоод хотод үүссэн үеийн самны тухай мэдээг харсан Жулианы ээж тэрэнд ууралсанд мань хүн хариудна. Намайг тогтворжуулагч кодыг ил болгох үед дэлхийн ертөнц бүхэлдээ намайг уучлах болно гэж хариулна. Энэ үеэр Арес Атена 2 Ивиг дижиталчлан сүлжээрээр нэвтрүүлэх үйл явцыг ажиглан зогсож байлаа. Тэгээд дараа нь Ивигийн нуруунд таних дискийг суулгаснаар Иви сүлжээн дотор ухаан орно. Хэдийгээр тогтворжуулагч код бүхий диск устсан ч кодыг Иви нүдэрээ харсан учраас Ивигээр дамжуулаад кодыг гаргаж авах боломжтой гэж Арес үзэж байсан ч энийг хүчээр хийвэл Иви үхэн гэдгийг бусад програмууд Арест мэдэгдлээ. Ингээд Арес тэрнийг амиа алдахаас болгоомжуулж процессыг түр зогсоогоод Жулиан руу энэ талаар илтгэдэг. Үүнд нэргүүцсэн Жулиан Арестэй ховчлон ярилцаж тэрнийг ямар ч тохиолдолд эргэлзээгүйгээр тушаал биелүүлж байх ёстой гэдгийг сануулна. Гэвч Ивиг алахыг хүсээгүй Арес Атена болон бусад програмуудад Жулианы бие тавгүргсэн учраас төлөвлөгөөг хойшлууллаа гэж хэлдэг. Гэвч Аресыг сэжиг бүхий байгааг ойлгосон Атена Жулиантай өөрөө холбогдсонд Аресыг тушаалыг нь зөрчсөнийг ойлгосон Жулиан тэрнийг устгах тушаалыг Атенад өгч Ивигээс кодыг салгаж авах ажлыг даалгадаг. Зангид Атена 2 дайчны хамтаар тэдэн лүү давталхоор бэлтгэж эхэллээ. Тэгсэн Арес тусгай дискээрээ шаланд нүх гаргаад Ивигийн хамд доош унана. Тэгээд тэд нэг тусгай шингэн рүү унаж тэндээс Аресийн бие болгосон тусгай хөлгөөр зугтаацгаана. Тэднийг трансфер хийх портал руу давхиж явааг ойлгосон Атена тэднийг зогсоохоор тусгай дороонуудыг илгээдэг. Тэр портал руу орвол Арес Иви 2 бодит ертөнц рүү шилжих байлаа. Зангид давхих замдаа Арес тогтворжуулагч кодыг Ивигээс авах. Тэгэхдээ Жулианд өгөхгүй зөвхөн өөртөө зориулж ашиглахаар Ивитэй тохирж амжижээ. Энэ үеэр бодит ертөнцид хэвлэх машин өөрөө ажиллаж эхэлсэн учраас Диллинжерийн үйлдвэрт онцгой байдал зарлж бүгдийг тэндээс нүүлгэж шилжүүлж эхэлдэг. Гэвч тэд оройтжээ. Учир нь Арес Иви 2 тэнд аль хэдийн ирж гисэн байлаа. Тэдний гарч ирсэн даруйд Аресын 29 минутын хугацаа гүйсэнд харин Ивид тийм хугацаа байсангүй. Жулиан тэднийг сүрдүүлэх гэсэн ч цаг алдахыг хүсээгүй Арес тэндээс Ивиг дагуулад бушуухан зугтаадаг. Үүнд нь ууралсан Жулиан Атенаг хэвлж гаргаж ирээд тэрнийг одоо Аресын оронд мастер програм болсныг хэлээд тэрэнд сүлжээ рүү сорогч дижиталчлагч бууг өгөөд нисэх төхөөрөмжөнд суулгаж тэдний араас илгээнэ. Тогтворжуулагч кодыг Кевины програм дундаас олдсон учраас хуулбар нь Кевины хуучин систем дотор байгаа гэдэгт Иви итгэлтэй байлаа. Гэвч хуучин муу машинаар 29 минутын дотор амжиж incoming office очно гэдэгтээ Арес итгэлгүй байдаг. Тиймээс Иви замдаа зогсож сэтгүүл дээрх зураг харуулад мөнгө заавал шилжүүлнэ гэж амлаж байгаад дэлгүүрийн худалдагчийн удсыг зээлээд сет рүү залгаж дижиталчлагч бууга бэлджээ гэж хэлээд машиныг нь унаад давхичихдаг. Тэдний энэ үйлдэлийг хяналтын камераар дамжуулж харсан Атена тэдний мөрөөр мушгиж эхэлнэ. Чадварлаг жолооч Арес машиныг жолоодож урдаа байсан машинуудыг сүлжсээр incoming office руу хурдлан давхидаг. Давхиж явахдаа Арес тэрний бүх хувийн файлуудыг үзсэн гэдгээ хэлгээд Иви ихчигээ алдаснаа нь тэрэнд ямар хүн дээр туссан талаар хэлнэ. Тэгэд ихчийнхээ ажлыг үргэлжлүүлэх нь тэрэнд ихчтэйгээ холбогдсон мэт мэдрэмж өгдөг болохыг нь Арес ойлголоо. За тэгээд офисын барилгын үүдэнд Сэд тэр хоёртой таарч тэр гурав үзүүлэн болгож тавьсан Кевины хуучин компьютер дээр эрэлцгэлээ. Сэд ч дижиталчлагч машиныг холбож Аресыг буцаахад бэлэн болдог. Энэ үеэр Атенач тэдний цонхны гадаа иржээ. Гэвч тэр шууд давталсангүй. Аресыг явсны дараа дайрахаар хүлээдэг. Учир нь Аресыг явсны дараа тэрэнд 3 минутын хугацаа үлдэх байлаа. Энийг ойлгосон Арес тэрэн лөө дайрч орсон ч амжилгүй сүлжээ рүү шилжчихнэ. Энэ мөчийг хүлээж авсан Атена офис руу дайрж ороод Аресыг эргэж ирэхэд саад болохын тулд дижиталчлагч бууг эвдлээ. Сэд тэрэн лөө гиндүүлж дайрах гэж оролдсон ч Атена тэрнийг нистлэн цогсонд Сэдж тэр дороо ухаан алддаг. Иви тэрнээс зүгтах гэж оролдоход Атена замдаа таарсан автомат тоглоомуудыг эвдсээр тэрнийг хөөнө. Ингээд Ивиг гарах гарцгүй болохтой зэрэгцээд барилгын галын тохиолол ажиллаж тэдний дээрээс ус шүрссэнд анх удаага усыг мэдэрч үтсэн Атена гайхнаа. За ингээд цаг алдсны улмаас Атена зорилгодоо хүрч чадалгүй дижитал ертөнц рүү буцдаг. Тэгсэн Атена буцсан даруйдаа дур мэдж команд өгөөд өөрийгөө дахиж бодит ертөнц рүү ээлгээдэг. Энийг нь харсан Жулиан ууралсан ч Атена тэрний үгэнд орохгүй байлаа. Атена өөртөө зориулаад хүчрхэг зэвсгийг гаргаж ирж байгааг хараад Жулиан тэрнийг зогсоох гэсэн ч Атена сонсдоггүй.
Энэ үеэр Жулианы ээж Элизабет тэнд ирээд удирдах зөвлөл Жулианыг халсан учраас одоо компани удирдлагыг Элизабет өөртөө авсан гэдгийг хэлнэ. Тэгээд эхний шийдвэрээр энэ төслийг зогсооно гэдгийг хэлээд компьютерыг унтраах гэтэл Атена гинэд урдуур нь ороод тэрнийг дискээрээ зоогоод алчихна. Тэгээд Атена Жулианд даалгавраа биелүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг ав гэж тушаасныг нь санууллаа. Улмаар Атена хоёр тусалгаа өөр нэг хүчирхэг төхөөрөмжийн хамтаар гаргаж ирээд даалгавраа биелүүлэхээр явна. Сандарсан Жулиан компьютероос системийг зогсоох гэж оролдсон ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энэ үеэр офис дээр ирсэн Ажей хамаг юм сүйдсэн байгааг хараад цочирдлаа. Ивч тэрэнд юу болсныг тайлбарлаад дижиталчлагч бууг яаралтай засах хэрэгтэй байгаагаа хэлнэ. Учир нь Кевиний хуучин сүлжээ рүү шилжсэн Аресыг яаралтай эргүүлж авчрахгүй бол Атена хизээмэдгүй ирээд тэднийг устгах гэдгийг Иви сайн мэдэж байлаа. Сүлжээн дотор Арес Кевинтэй уулзаж ярилцсанаа. Арес тогтворжуулагч кодыг авахыг хүсэж байгаагаа хэлээд гэхдээ зөвхөн өөрийнхөө төлөө биш, Ивийг хамгаалахын төлөө тэр кодыг олж авахыг хүсэж байгаагаа тайлбарладаг. Тэгсэн сэтгэл нь хөдөлсөн Кевин тогтворжуулагч кодыг Аресийн дискэнд суулгаж өгдөг. Энэ үеэр аврах том хөлөгт суусан Атенаг өөрсдийнх нь чиглээд ирж байгааг мэдсэн Иви Делинжерийн системийг зогсоохоос нааш Атена дахин гарч ирсээр байх болно гэдгийг ойлгодог. Харин Иви Атенагийн гарт орвол тэд Ивигээр дамжуулж тогтворжуулагч кодыг гартаа оруулна гэдгийг тэр мэдэж байлаа. Тиймээс Ажей Сет хоёрт Делинжерийн сүлжээнд нэвтрэх даалгаврыг өгөөд өөрөө хугацаа хожиж өгөхийн тулд офсоос гарч цугтаалаа. Цагдаа нар нистэгдэргээр Атенаг зогсоох гэсэн ч Атена замтан таарсан бүхнийг өчиггүй устгах нь. Дараа нь Атенаг зогсоохоор хоёр байлдааны онгоц илгээсэн ч тэд ч бас юу ч хийж чадлагүй устна. Тэгээд Атена хэдэн зуун дрон илгээж Ивиг хаан байгааг олж тогтоон тэрнийг лазер ханан дотор хорж зогсоодог. Зангид Атенаг анхаарлаа түр сарниулах зуур нэг онгоц Атенагийн хөлгийн нэг жигүүрийг мөргснөөр Атенагийн хөлөг тэнцвэр алдаж доош унлаа. Цаашид нисэх хөлгөөр явах боломжгүй болсон Атена Ивийг хүлээд машиндаа суулгаж авч явсан ч тэдний замд Арес хөндлөсөд гараад ирдэг. Энкомын сүлжээнээс гарч ирсэн Аресийн туяа улаан биш цагаан болжээ. Арес ч Атенагийн машины дугуйг эвдэж зогсоогоод Ивийг авардаг. Энийг мэдчихсэн Атенач хоёр тусалгаа дуудаад хамтдаа Арес руу дайрахад бэлэн болно. Хэрвээ Иви тэдний гарт орвол бүх зүйл дуусна гэдгийг Арес сайн мэдэж байлаа. Тэрэнд ганцхан шийдэх хэрэгтэй. Хэрвээ чи тэдний гарт орвол тэд зогсоогдошгүй болно. Тиймээс яв. Чамд бүх зүйл байсан. Чи хамгийн хүчрхэх нь байсан. Гэвч чи бүхнийг орхисон. Энэ бол чиний төгсгөл. Яваач. Энэ үеэр Ажей Сет хоёр Делинжерийн систем рүү амжилттай нэвтэрч сүлжээг нь унтрааж эхэллээ. Нөгөө талд Арес Атенагийн гарыг тацтаад буулгаж авна. Үүнтэй зэрэгцээ хотын дээгүүр нисч явсан дороонууд бүгд унахыг хараад Делинжерийн сүлжээ унтарсан болохыг Арес Атена хоёр ойлгоцгоно. Ингээд Атенатай дахиж уулзах боломжгүй болж байгаагаа ойлгосон Арес тэрнийг тээвэрч авлаа. Би тушаалал биелүүлсэн. Энэ миний зорилго байсан. Би мэднэ. Тэгвэл чиний зорилго юу юм бэ? Би сайн мэдэхгүй байна. Удахгүй мэдэх болно. Тэр орой хот даяар өрнсөн хэд хэдэн эмх замбраагүй байдлын шалтгаан нь Dellinger Systems компани болохыг тогтоосон талаар хэвлэлээр зарлаж эхлэхдээ зэрэгцээд цагдаа нар Dellinger Systems компани үүдэнд хурж ирцгэлээ. Аргагүй байдалд орсон Жулиан өөрийгөө сүлжээ рүү шилжүүлснээр энэ удаад баривчлагдaltaгүй зовогдож чаддаг. Тэр цагаас хойш хэдэн сар өнгөрөхөд Иви тогтворжуулагч кодыг ашиглаж хоол хүнс эм тариаг олноор нь үйлдвэрлэж хүмүүст тарааж өгснөөр хүн төрлөختөнд томоохон тусыг хүргэлээ. Арес ч дэлхийг тойрох аялалдаа гарчээ. Тэрээр Иви рүү ил загтал илгээж Сэм Куаро хоёрыг олохыг хүсэж байгаагаа Ивид хэлсэн байлаа. Куаро бол өмнөх анги дээр сүлжээнээс амжилттай гарч чадсан Аресээс гаднах цорын ганц програм байдаг. Киноны төгсгөлд сүлжээн дотор нуугдсан Жулиан эвдэрч сүрсэн Dellingerийн сүлжээн дотроос өвөөгийнхөө ашигладаг байсан Sark гэх програмын дискийг олж авснаар кино маань конец фильм. За, энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Бас л галзуу сонирхолтой солиотой үйл явдалтай кино байлаа шүү. Ер нь бол 3 дугаар анги гарч магадгүй л дууслаа тийм ээ. Та нар маань хэрвээ хүсвэл энэ талаар бодлоо хуваалццгаана биз. За тэгээд муу брогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Таалагдсан бол та нар маань Rocketbay брогийн хэлсэн шиг солиотой гэсэн комент үлдээгээрэй.
За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй Lime хамтран ажиллалаа. Тамнэ. Lime Монголд ашиглах дататай болцсон байна. Хүн бүрд 72 ГБ дата үнэгүй бэлгэлж өгнө боддоо галзуу биз. Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дээр нь дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэж бод. Lime. Үнэгүй дата яаж авах юм бэ гэдэг нөхдүүд маань гэд сонсч байна. Энэ QR кодыг утасныхаа камераар уншуулад Lime app татна. Утасны дугаар эсвэл email хаягаараа бүртгүүлчихнэ. Тэгээд нэгдүгээрт Lime app-ийн үйлчилгээ хэсгээс дата цэсийг сонгоно. Хоёрдугаарт датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвд eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү. Өчигдөр subscribe дараагүй хүмүүс маань subscribe дараад дарцсан гууд маань лайк дарж мөрөөгөө буюу галзуу кино сувгаад дэмжихээ мартва. За тэгээд та нар маань сайхан амраад шинэ 7 хоногоо ирч хүчээр дүүрэн эхлүүлээрэ. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар уулзтлан турбай.